Санаа. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөхийн тулд газар албатан чөлөөлөх тухай хууль шаардлагатай болсон байна. Өнөөдөр төрийн ордны иргэний танхимд газар албатан чөлөөлөх хуулийн төслийн танилцуулгыг хууль боловсруулагчид иргэдэд танилцууллаа. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөхийн тулд эхний ээлжинд гэр хороолж шаардлагатай дид үтцийг тавина. Үүний тулд зарим нэг газрыг чөлөөлөх шаардлага гарсан байна. Тиймээс газар албатан чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль санаачлагчид иргэдэд танилцуулж байна. Хуулийн дагуу газар чөлөөлөх нүүлгэн зуршуулалт төлөвлөгөө гэж бол гарна. Төлөвлөгөөгөө боловсруулад хэрэгжүүлээд иргэнтэйгээ түрүүний ясан хүн олгороо хийгээд ярилцаж тохироод гэрээ байгуулад газар чөлөөлөх. Энэ бүх энэ үйл ажиллагаа явуулах явцад бүх үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах. Бид нэр хуулийн төслөөр нөхөө олгор шударга бодиттой байх хэрэгтэй гэж хэлцдэг. Юу гэдэг өнөөдөр зах зээл сайд ч ялж байна. Зах зээлээс 2 хоногийн өмнө 30 сая төгрөгөөр автсан хашааны газрыг тийм ээ төр зам тавих гэсэн юм гээд ярихад тэр 900 сая төгрөг нэгж байгаа байхгүй. Тийм ээ. Гэтэл жирийн иргэн байна уу гэхээр 2 дахь 3 дахь шатанд ингээд дамжаа явцсан. Тийм ээ. Энэ нь байдаг. Гэтэл тийм өөрөөр энэ асуудлыг л энэ хуулиар зохицуулахыг оролдож байгаа. Газар албатан чөлөөлөх тухай хуулийн төслийг Азийн хөгжлийн банкны бүсийн техник тусалцааны тусламжтайгаар барилга бот байгуулалтын яам боловсруулсан байна. Хуулийн төсөл эхний ээлжинд иргэдийн санал асуулгаар төрийн ордонд хэлцэгдлээ. За өнөөдрийн хэлцүүлэгт ихэвчлэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон. За дараагийн удаа иргэдийн нээлттэй хэлцүүлгээр үргэлжлүүлэх санал энд гарч байлаа. 40 сая малтай хэрний импортын хуурай сүү хэрэглэж байгаа нь Монголд фермерийн аж ахуй уналтанд орсны нэг тод жишээ юм а гэж Монголын сүүний нэгдсэн холбооныхан хэлж байна. Фермерийн аж ахуй эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа хүндрэлтэй асуудлаар тэд өнөөдөр сэтгүүлчдэд хандсан байна. Өнөөдөр улсын хэмжээнд албан бус мэдээгээр 800 гаруй фермер эрхлэгчид байдаг. За өнгөрсөн сард баталсан хүнсний тухай хуульд сүүхэн амын хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн хэмээн тодорхойлсон байдаг ч өнөөдрийг хүртэл шингэн сүгэ хэрэглэж чадахгүй байна. За энэ нь фермерийн аж ахуйг хөгжүүлэх бодлого дутагдсантай холбоотой гэдгийг Монголын сүүний нэгдсэн холбооныхан хэлж байна. Өнөөдөр Монгол улсын зах зээл дээр импортын хуурай сүгээр найруулсан сүү ноёлж байна. Та бүгд дэлгүүрт ордог байх, үздэг байх. Дандаа импортын хуурай сүгээр сэргээж савлсан сүүл байх. Шингэн сүү гэхлээр одоо яг жинхэнэ үнэний цэвэр сүү гэхлээр чанар ирүүл авахын баталгаа хангасан хангаагүйгээ тодорхой бос одоо байшингийн үүдэнд гудамжны болонд шангаар гэж ярьдаг бодолдож байгаа тийм сүү байх. Үнэхээр сүүний фермерийн аж ахуй, сүүний хангалт нийлүүлэлтийн талаар төр засаг сүүлийн 20 жил үндсэндээ ямар ч бодлогогүй явж ирлээ. Өвөлдөө утаагаар уушгаа хордолж байдаг нийслэлчүүдийн хувьд шингэн сүгэ тогтмол хэрэглэж байвал эрүүл мэндэд нь ч тустай. За эрүүл мэндийн сайдын тушаалд хүн хоногт 430 г сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байж хэрэгцээт кальц, амин дэмэн өгтөг хэмээн тогтоосон байдаг ч бид хоногтоо 100 хүрэхгүй грамм сүүх хэрэглэдэг байна. За тиймээс Монголын сүүний нэгдсэн холбооныхон фермерийн аж ахуй эрхлэхэд төрөөс дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьж байна. Одоо дэлхийн мэдээ танилцуулъя. Оросын холбооны улсын эрх баригчдын баталсан Америкийн нэгдсэн улсад бага насны хүүхэд үрчилгээг хориглосон хуулийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал Москва хотод өрнөсөн байна. Хүний эрхийг зөрчиж байгаа шийдвэрийн нэн даруй цуцлахыг шаардсан жагсаалд 60 мянган хүн хамрагдсан гэсэн мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байгаа ч засгийн газрын холбогдох байгууллага энэ жагсаалд 9500 хүн оролцсон гэсэн зөрүүтэй мэдээллийг өгч байна. Энэ сарын эхээр хэрэгжижихэлсэн Америкийн нэгдсэн улсын иргэдэд Оросын холбооны улсаас бага насны хүүхэд үрчилгээг хориглосон хуулийг хүүхдийн эрхийг зөрчиж улс төрийн бохир тоглоомдоо ашиглаж байна гэж тэдгээр жигсэгчид илэрхийлэн парламентыг тараахыг шаардсан уриал ооцсон барин жигссэн байна. Одоогийн байдлаар Оросын холбооны улсад 750 мянган өнчин хүүхдүүд асрах төвд хүмүүжиж байгаа. Энэ хуулийг баталснаар албан ёсны бичиг баримтаа хүлээж байсан 56 хүүхдийн ая тухтай орчин нөхцөлд гэр бүлийн халуун урамсгалд өсөн хүмүүж хэрхэн зөрчигдөж энэ асуудал бүрхэг болоод байгаа юм. Гадаад улсад үрчлэгдсэн Оросын холбооны улсын хүүхдүүдийн 35 орчим хувь нь одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа. Энэ хуулийг баталсны дараагаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин дотооддоо төдийгүй олон улсын түвшинд шүүмжлэл хүлээж байгаа юм. Энэ хуулийг Америкийн нэгдсэн улсын хууль тогтоох дээд байгууллага Магнитскийн тухай хуулийг баталсны дараагаар Оросын холбооны улсын эрх баригчид баталсан учраас үүнийг улс төрийн бохир тоглоомд хүүхдүүдийн эрхийг боомлон оролцуулж байна гэж үзэх хэрэгтийн тоо нэмэгдсээр байна юм.
Organizers say 60,000 people took part in the rally. Government officials put the number of demonstrators at 9,500. Баабай Салам амьдарч байгаа сэрийн дөрвөгчдийн орчин нөхцөл нэлээд хүндэрсэн тухай мэдээлэл ирж байна. Энэ бүс нутагт цагаагаарын хэм огцом хүйтэрч ихээхэн хэмжээний хур дундас бууснаар зарим майхан нь урагдж нурсан хөлдсөн учраас тэдгээр 11,000 гаруй дөрвөгчдөд дулаан хувцас хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажиллагааг эрчимжүүлэхийг хүмүүнлэгийн байгууллагаас уриалж эхэлсэн байна. Сири Туркийн хил орчимд оршиж байгаа Баабай Салам дөрвөгчдийн хотгонд амьдарч байгаа бага насны хүүхдүүдийн нөхцөл байдал хамгийн их анхаарал татах хэмжээнд хүрээд байна. Хүмүүнлэгийн сайн дурын байгууллагын ажилтнуудын мэдээлж байгаагаар 2,000 гаруй нярай бага насны хүүхдүүдийг тижээх хүнсний бэлтгэл хүрэлцэхгүй. Хүйтэн майханд хоноглож байгаагаас шалтгаалan томоогийн өвчлөлт өртөх нь илээд ихссэн байна. Үүнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн ажилтнууд төр эмнэлэг байгуулж өдөртөө 70 өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн ч эм бэлтгэл мөн л хүрэлцэхгүй байгаа учраас элдв төрлийн халдвар төвчний тархалт өргөн хүрээг хамрах хандлагатай байна. Сирийн улс төрийн хямрал өнөөхөр докторчихгүй байгаа учраас зэвсэгт мөргөлдөөнөөс дайжих хэрэгдийн тоо улам нэмэгдэж, ойрын хэдэн сарын хугацаанд тус дөрвөгчдийн хотхонд сая гаруй дөрвөгчд нэмэгдэхээр байгааг нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлж байна. Нямгарагт Венесуэл улсад тус улсын дээд шүүх ерөнхийлөгчийн тангар бүргэх хугацааг хойшлуулах тухай шийдвэр гаргасны дараагаар Уго Чавесийг дэмжигчид түүнд эрүүлэнхийг хүссэн жагсаалт цуглаанд нэгдсэн байна. Уго Чавесийн хөрөг зургийг барьж түүний нэр болон зураг бүхий богино цамц өмссөн хэдэн зуун мянган дэмжигчид хэд хэдэн томоохон хотод ийм жагсаалт цуглааныг зохион байгуулж дээд шүүхийн гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр дээд шүүхэн шийдвэр гаргасан ч сөрөг хүчнийхэн дээд шүүх үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үндслээр шийдвэрээ цуцлах, төрийн тэргүүний сонгуулийг дахин зарлан зохион байгуулахыг шаардж байна. Тэд мөн эрх баригчдаас өнгөрсөн сарын 11-нд хорт хавдрын хагалгаанд орсон ерөнхийлөгчийн биеийн байдал, эрүүл мэндийн талаар үнэн зөв тодорхой мэдээлэл нийлүүлэхийг шаардж байна. Тайваны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүгд найрамдах Хятад ард улсын эрх баригчдын хэд төрөмгийлэх бодлого нөлөөлөж байна гэж үзсэн Тайваны оршин суугчид Нямгарагт эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдлээ. Тайпей хотын 70,000 орчим оршин суугчдыг хамарсан энэ эсэргүүцлийн жагсаалыг сөрөг хүчний нөлөө бүхий төлөөлөх ардчилсан дэвшилтэд нам өдрөдөн зохион байгуулжээ. Тайваны 4 томоохон сонины нэг Apple Daily-гийн бүх хувьцааг өнгөрөх 11-р сард Хятадын Wantuant Holding болон өөр хэдэн пүүсүүдэд худалдсан байна. Wantuant Holding Тайванд нэг сонин 2 телевизийн компанийг эзэмшдэг. Тус байгууллага нь Хятадын үзэл баримтлалыг дэмжиж түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж ихэнх ажиглагчид дүгнэж байдаг. Бүс нутагтаа нөлөө бүхий Apple Daily сонин бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрыг шүүмжилсэн нийтлэлүүд гаргадаг байсан учраас ийм шийдвэрийг гаргасан гэж үзсэн иргэд ийхүү нэгдэн жагсжээ. Жагсагчид бид олон урагч үзэлтэй байж нэгээс олон үзэл бодол сонсох хэрэгтэй гэсэн уриал оцсон барин жагсжээ. Тайванд хүний үг хэлэх хэрэгчлөөнөөс ахуулаад энэ тусгай бүсийн улс төр эдийн засгийн бодлогод бүгд найрамдах Хятад ард улсын эрх баригчид нөлөөлөхгүй гэсэн айцтай байгаагаа жагсагчид дурдж байжээ.